Тэгээ бурхныг магтах сайхан байсан уу? Тэгээд үнэхээр бид нар магтаал дунд яг бурхан руу бас илүү ойртдог, бид нар зүрх сэтгэлээ нээлттэй байх үед бид нар бас бурхны оршихуйг бас илүү мэддэг, тавс илүү бас мэдэрсэн, бас бурхантай ойртсон, бурхантай харилцсан, нөхөрлсөн тэм цаг байсан баха гэж найдаж байна. Тэгээд хамтдаа залбирая. Тэгээ бид нар 1 2 3 7 хоногийн турш ер нь бол ариун сүнсний тухай бид нар нэг мэдээд идэх юм шиг мэдхгүй байгаа юм шиг нэг тийм ойлголтуудаа бас нэг жоохон ойлгож зэгцэлж авах хэрэгтэй байгаа. Тэгээ хамтдаа залбирая, зүрх сэтгэлээ бэлдээд бурхан өнөөдөр өөрийнхөө үгээр дамжуулаад бидний зүрх сэтгэл танд ярих болтгоо гэд залбирая. За бидний хайртай аав маань бид нар таныхаа өмнө ирээ залбирч байна. Та биднэрт ойлголт ухаарлыг өгөөч, ариун сүнсээрээ дамжуулан та миний ааманд зөв үгийг хэлхийг хүссэн зүйлээ та хэлүүлж өгөөч гэж гон залбирч байна. Тэгээд та бид нарт ялангуяа таны үнэн амьд бурхан болохыг таны гурвлын талаар ялангуяа ариун сүнсний талаарх бидний ойлголтыг та тэлж ойлголтыг нэмж өгөөч. Тэгээд тийм цагийг та өөрөө удирдан хөтлөн дагуулж өгөөч гэж таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За тэгээд миний хувьд сая зүгээр нэг магтаал донд байж байхдаа би яг ямар бас зураглал зүгээр санаанд орж исэн бэ гэхээр би нөгөө бага байхдаа ингээд нөгөө цуглааны уурд ингээд нэг өсвөр насны 3 4 хүүхэд ингээд хамгийн урд гарч ирээд хамгийн чангаар дуулаад тэгээд тухайн үед нөгөө нэг магтаал өдөрч исэн бас нөгөө номлож байгаа хүмүүс энэ хүүхдэд урд гараад ингээд нэг чанга дуулаад тэг янз бүр дуулаад ах юмаа гэхгүй тэг чанга дуулаад байдимаа гэд нэг ярьжсэн. Гэхдээ тэр нь маань юу гэдэг нэг бид нар илүү нөгөө бурхныг илүү магтах хүсэлттэй тэг яг ингээд тэр зүйлд бүр ингээд дуртай байсныг маань ингээд сая санагдуулсан. Тэгээд бурхан бас биднэрт өөрийгөө энэ цагт бас улам илүүгээр бас сануулж бас мэдүүлэх бид нар нөгөө нэг магадгүй том зургаараа бидний итгэл маань илүү амт байхын тулд яг энэ ариун сүнсний тухай яригдах нь их чухал байгаа. Үнэн дээр чуулган хэрвээ бурхны оршихуй бурхны ариун сүнс байхгүй байвал чуулган зүгээр нэг клуб болж хувирна гэсэн. Хэрвээ бурхны ариун сүнс чуулган донд ажиллахгүй байвал бидний хамтдаа цуглаж байгаа хийж байгаа зүйл маань хоосон болох гэсэн. Харин бурхны ариун сүнс биднэртэй хамт байдаг учраас бид нэр хамтдаа цугладаг байгаа. Тэгээ ерөнхийдөө би та бүгдийн бас мэддэг зүйлсийг ер нь бас дурдах байх. Заримынхаа хувьд магадгүй нэг төдийлөн анзаарж байгаагүй зүйлээ бас анзаарч авч магадгүй. Тэгээ би ерөнхий том зургаараа бурхан бидний донд яаж хэрхэн ажилт юм бэ гэдэг юмыг бас илүү гаргаж ярмаар байгаа. За тэгээ бүр хэллээс ярих юм бол орчлын ертөнд бүтээгдэхээс өмнө эцэг хүү ариун сүнс оршин байсан гэж ярьдаг тийм ээ. Библиэлд гардаг. Гурвлаар оршдог. Хэдийгээр гурвлаар оршиж байгаа ч гэсэн ганц бурхан ус гурван төлөвт оршдог шиг тийм ээ. Эхлэл номд бас юу гэж хэлдэг вэ гэхээр газар дэлхийн ямар ч хэлбэр дүрсгүй гүн харанхуй хоосон байхад бурханы сүнс буюу ариун сүнс усны мандал дээгүүр илэн хайж байлаа гэж хэлдэг. Тэгээд бид нар бас мэднэ Иохан 1:1 дээр эхэнд үг байсан, үг бурхантай хамт байсан, үг өөрөө бурхан байсан гэж хэлдэг. Үг гэдгээр Есүсийг төлөөлдөг. Өнөөдөр бас номлол дээр бас нэлээд ишлэлүүд би дурдсан. Тэгэхээр бас харна. Тэгэхээр та бүгд маань бас тэмдэглээд авч яваарай. Тэгээд дараа нь бас тогтож хараарай. Тэгэхээр Иохан номын 1:1 юу гэж байгаа вэ гэхээр эхэнд үг байсан, үг нь бурхантай хамт байсан, хэдийнэ цуг байсан, үг нь өөрөө бурхан байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр үг бол Есүс Христ гэж хэлдэг. Тэгэхээр юу гэж хэлдэг вэ гэхээр гэрэл бий болоо гэж хэлэхэд гэрэл бий болоод ертөнцийг ингээ бүтээдэг те. Бид нар яг тэр эхлэл ном дээр дэлхийн ертөнцийг бүтээж байгаа тэр зүйлсүүдийг бол мэднэ. Бид гэхдээ тэрийг уншихгүй. Тэгэхээр үүнээс харахад бид нар юу болж харж болох вэ гэхээр бурхан гурвал хамтдаа ингэж ажиллаж байгааг харах боломжтой. Бурхан санаачилж Христ Есүс үг хэлэгдэхэд гүйцэлдүүлж ариун сүнс биелэл болгож байгааг харах боломжтой. Тэгээ бүр хамгийн том жишээ нь Есүс Христ бидний хамгийн том жишээ. Тэгээд хүн төрлөختийн гэм нүгэлд унсны дараагаар Бурхны үгэнд дуулуургүй байсныхаа улмаас дараагаар юу болсон бэ гэхээр Бурхан гэм нүгэлтэнд хүмүүсийг орхиогүй харин өөрийн хайртай хүү Есүсийг илгээсэн тийм ээ. Тэгэхээр Бурхны төлөвлөгөө юу байсан бэ гэхээр
Бурхан бол хайр гэж Библиэлд хэлдэг. Бурханы төлөвлөгөө, Бурханы хайрын төлөвлөгөө юу байсан бэ гэхээр Есүс Христийг энэ дэлхий рүү илгээгээд өөрийнхөө хүүгийн амаар бидний гэм нүглийн төлөөсийг төлж аврах нь Бурханы гайхалтай төлөвлөгөө багтсан. Энийг ингээд бодоод үзэх юм бол ингээд хүний санаанд багтмааргүй яаж өөрийн хайртай хүүгээ ингээд загалмай дээр үхэл тушаагаад бид бүгдийг хүн төрлөختнийг өөртөө харилцаатай болгохын тулд ийм зүйл хийсэн юм бэ гэж. Тэгээ Есүс энэ дэлхий дээр байхдаа бас хэлжсэн би эцгийн хүслийг гүйцэлдүүлэхээр ирсэн. Эцгийн хүслийг гүйцэлдүүлсэн. Тэгээд Есүс Христ хүн төрлөختний гэм нүглийн төлөөсийг өөрийн үнэт амаараа төлж загалмай дээр цовдогдож 3 хоногийн дараа үхлээс амьлуулагдсан явдал нь Христ итгэл өнөөдрийн бидний итгэл үнэмшлийн хамгийн чухал цэг багт. Тэгээд би маш олон удаа ингэж боддог байсан. Ингээд өнөөдөр бас сонирхолтой нэг хайрын зоогтой үе. Тэгээд би хайрын зоог барих үе болгондоо юу гэж боддог байсан бэ гэхээр энд нэг зүйл нэг дутуу байгаа юм шиг санагдаад байдаг. Яагаад тэгэхээр би хүмүүсийг уриалдаг, Бурхны үгээр уриалдаг, Есүс Христ өөрийнхөө үнэт амиа бидний төлөө зориулсан гэж хэлдэг, хуваалцдаг. Гэхдээ тэр зүйлийг илүү бодтой болгодог зүйл нь ариун сүнс багт. Ариун сүнс үнэхээр Есүс Христ үхлээс амьлуулагдаад загалмай дээр цовлогдоод амьлуулагдсан гэдгийг бодтойгоор өөрийн сүнсээрээ бидний донд гэрчилдэг багт. Тэгээд бас Робах ирээд номлоход хэлсэн дагалдагч нарыг Есүс зүгээр орхичихоогүй. Гэхдээ Есүс Христ өөрөө энэ дэлхийгээс дээш өргөхдөгтэй хэлсэн зүйл нь юу гэж хэлдэг вэ? Би та нарт туслагчийг илгээнэ гэж хэлдэг. Туслагчийг бөгөөд ариун сүнсийг. Тэгэхээр энэ ч харах юм бол бас Бурхны ингээд төлөвлөгөөг бид нар ингээд том зургаараа харах юм бол Бурхан өөрийн хайртай хүүг илгээсэн юм байна. Тэгээ Есүс Христ энэ дэлхий дээр ирээд эцгийн хүслийг гүйцэлдүүлээд энэ дэлхийд байхдаа хүмүүсийг хайрлаж, энэрч, өвчтөөг нь эдгэж, гэм нүгэлтэйг нь уучлаж маш олон гайхамшиг тэмдгүүдийг үйлсныг бид нар мэддэг. Гэхдээ Есүс тэр бүхэл гайхамшиг тэмдгүүдээ Бурхны ариун сүнсний тусламжтайгаар үйлцсэн байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь Есүс Христ ингээд амьлуулагдаад би ингээд чухал гол зүйлээ хийгээд бочлоо гээгүй. Би та нарт үеийн төгсгөл хүртэл хамт байх туслагчийг, ариун сүнсийг, амьд Бурхан ингээд та нартай хамт байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэчнээс харах юм бол Бурханы ганц Бурхан байгаа боловч Бурханы гурвал хамтдаа ингэж ажиллаж байгааг бид нэр энэчнээс харах бололцоотой байна. Тэгэхээр Бурханы хайр ямар гайхалтай болохыг бид нэр яг энэ зүйлийг бас номлын үеэр таны бас илүү ойлгож харах байхаа гэж итгэж байна. Би ингээд өөрийнхөө үгээр илэрхийлж чадахгүй ч гэсэн Бурхан өөрийнхөө сүнсээрээ энэ зүйлийг бодтой болгодог. За би тэгээ олон ишлэл харна гэж хэлсэн. Гэхдээ зарим нь болохоор би шууд дурдаад явчих. Тэгээ хамгийн ихний ишлэл нь бидний хамгийн сайн мэдих ишлэл. Матай 28-ын 19-с 20 дээр юу гэж хэлдэг вэ? Тиймд явж бүх үндэснийг дагалдаж болгохтун. Ингэхдээ эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм өртөөж та нарт тушаалсан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэн за. Энэ дээр бас гурвлын тухай хэлэгдэж. Эцсийн цаг үе хүртэл дагалдагч болго эцсийн цаг үе хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Тэгэхээр энэ үнэхээр гайхалтай зүйл байгаа. Хэдийгээр Есүс Христ бидний төлөө загалмай дээр цовлогдоод амьлуулагдаад бидний гэм нүглийн төлөөсийг төлөөд уучлалыг өгсөн ч гэсэн ингээд зогсоогүй харин ариун сүнсийг бид нартай хамт байлгахаар миний явхан та нарт хэрэгтэй юм а гэж хэлдэг. Тэгэхээр маш тодорхой харж байгаа юм. Бурхны хамлалт би та нартай үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Иохан бас 14-р бүлэг дээр 15-аас 17-ыг харах юм бол та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахижилдаг. Би эцгээсээ гуйж та нарт туслагчийг өгнө. Тэрээр та нартай үрд хамт байна гэж хэлсэн. Тэгэхээр ариун сүнс Бурхан бид нартай үрд хамт байна гэдэг зүйлийг Есүс хэлсэн багт. Тэр бол үннийг илэрхийлэх сүнс бөгөөд ертөнц түүнийг хараагүй мөн мэдээгүйгээсээ болоод түүнийг хүлээн авдаггүй. Харин тэрээр та нартай хамт байх төдийгүй та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ гэж хэлж. За мөн Иохан номын 15-р бүлгийн 26-р ишлэлдэр юу гэж байгаа вэ гэхээр эцгээс ирэх тэр үнний сүнс тэр туслагч би тэр сүнсийг та нар руу илгээхэд
тэрээр намайг гэрчилнэ гэж. Та нар эхнээсээ надтай хамт байсан тул та нарч бас гэрчилнэ гэж хэлж. Тэгэхээр бид нарын нэг чухал ойлгох ёстой зүйл нь Есүс Христтэй би та нартай үргэлж хамт байх болно. Ариун сүнс би та нартай тэр туслагч өөрт хамт байх болно гэж хэлсэн. Гэхдээ нэг чухал зүйл нь Есүс Христийг гэрчлэхийн тулд гэж. Есүс Христ энэ дэлхийд байхдаа тэгээ би эцгээсээ хүлээж авсныг би дамжуулдаг гэж хэлдэг. Харин ариун сүнс тэг яг Христээс өгөгдсөн надаас өгөгдсөн зүйлийг ариун сүнс би дамжуулна. Ариун сүнс гэрчилнэ гэж хэлж байгаа. Есүс Христ үнэхээр загалмай дээр цовдлогдож өглөөс амьлуулагдсан гэдгийг ариун сүнс гэрчилнэ. Ариун сүнс та нартай хамт гэрчилнэ гэж хэлдэг. Бид нартай өөрт хамт байна гэж хэлсэн. Гэхдээ нэг чухал зорилго нь Есүс Христийг гэрчлүүлэхийн тулд өнөөдрийн бидний амьдралын хамгийн утга учиртай болгодог зүйл нь ямар ч найдваргүй, ямар ч энэ дэлхийд утга учиргүй амьдралаар амьдарч байсан ч гэсэн бидний амьдралыг үнэхээр утга учиртай болгосон нэг юм бол Есүс Христ. Бид нэр ингээд өөрснийхөө бодлоор бодоод үзэх юм бол Есүс Христ ингээд хүнээс сонсоход тэгээ одоо ингээд ямар гоё юм бэ гэж сонсоод өнгөрч маагаар тийм. Гэтээ яаж өөрийнхөө амийг зориулсан юм бэ гэж хүний санаанд ингээд төсөөлөгдөхгүй байж болно. Гэхдээ энийг ариун сүнс бидний дунд гэрчилт юм аа. Бид нэр тэр зүйлийг нь хүлээж аваад бид нар бас Есүс Христийг ариун сүнстэй хамт гэрчилдэм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд дахиад нэг бас зорилгыг харж болно. Тэр нь юу вэ гэхээр Иохан 16 дугаар бүлэг дээр Иохан 16-гийн 13 дээр үннийг илэрхийлэгч сүнс буюу сүнс эрэхтэй та нарыг бүхий л үнэн рүү хөтлөнө. Тэрээр өөрийн санаагаар бус харин сонссон юмаа ярих бөгөөд тохиох зүйлсийг та нарт мэдүүлнэ. Тэрээр надаас хүлээн авсныгаа та нарт мэдүүлэх учраас би алдаршна гэж хэлж. Тэгэхээр ариун сүнс Есүс байсан зүйлийг дамжуулна. Тэгээд тэр зүйлээ дамжуулаад Есүс Христ алдарших болно гэж хэлж. Бурхны нэр алдаршуулагдах болно. Эцэг хүү ариун сүнс хамтдаа алдаршуулагдах болно гэж хэлдэг. Яагаад гэхээр энэ үнний сүнс, энэ үннийг илэрхийлэгч сүнс маань энэ зүйл үнэхээр бодиттой болсон юм а гэдэг зүйлийг бидний нөгөө хүний ухаанаар ингэж ойлгож чадахгүй байгаа зүйлийг ариун сүнс бодиттой болгох юм. Энэ нь биднийг Есүс Христийг гэрчлүүлэхийн тулд мөн Есүс Христийн нэр алдаршуулагдахын тулд бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид нар Бурхны ариун сүнсээр дүүрэгдмээр яг Бурхантай хамт ингээд гой урагшилмаар байна гэж бодохдоо бидний нэн төрөнд ойлгох ёстой зүйл нь Бурхан бид нартай хамт байхдаа ариун сүнсээ өгөхдөө юу хүсэж байсан бэ гэхээр өөрийгөө гэрчлүүлэхийн тулд өөрийгөө алдаршуулахын тулд байсан гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд үргэлжлүүлээд яг энэ ариун сүнсний тухай илүү бас сайн ойлгохын тулд одоо би бас яг өөрийнхөө ойлголтоор тайлбарлаж байгаа ч гэсэн бүрэн дүүрэн та бүгдэд бас ойлголтыг өгч чадахгүй юу гэдэг бас сонирхолтой. Гэхдээ би маш олон ишлэлийг түрүү харна гэж хэлсэн. Гэхдээ тэр дундаас Бурхан ариун сүнс өөрөө тань ойлголтыг өгнө. Та харин ямар хүлээлттэй байх хэрэгтэй вэ гэхээр ариун сүнс минь миний ойлгохгүй байгаа, миний мэдэхгүй байгаа энэ асуултуудын хариултыг та надад өгөөч гэсэн бид бүгд тийм хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал байна. Тэгээд Үлс ном дээр ингээд харах юм бол маш сонирхолтой ариун сүнсний хүчийг аваад, ариун сүнсний дүүргэлтийг аваад маш олон гайхалтай зүйлсүүд болж байгааг бид нар харах болцоотой. Тэгээд хамгийн эхний ишлэлийг харах юм бол Үлс 1:8 дээр үгж байгаа вэхээр харин ариун сүнс та нар дээр бууж ирэхэд та нар хүчийг хүлээн авч Иерусалим, Юхуда, Шумрон даяар төдийгүй дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болох юм гэлээ. За энэ дээр түрүү хэлсэн түрүүн бид нар Есүс Христийг гэрчилнэ гэж хэлсэн. Энэ дээр мөн хэлж чинь та нар ариун сүнсийг хүлээж аваад дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болох болно. Та нар байгаа газар бүртээ Есүсийг гэрчлэх боломжтой. Ариун сүнс та нар дээр ирэх үед гэж. Тэгэхээр бид нэр Есүс Христийг гэрчлэхдээ бас яг ариун сүнстэй хамт байх юм бол бид нар илүү урам зоригтой, бид нар илүү хүчтэйгээр бид нар Бурхныг гэрчлэх боломжтой. Харин бид нар өөрснийхөө магадгүй Есүсийг гэрчлэвэл магадгүй шантарн ямар нэгэн хүмүүс өөдөөс чинь ингээд асуулт асууад бид нар бүдэрч унж магадгүй те. Харин дагалдагч нар ариун сүнсээр дүүрэх үедээ тэр сүнслэг байдлаар те сүнсний хүчээр ингэж хариулж байсан тухай жишээнүүд маш их байна. Тэгээд ариун сүнс та нар дээр ирэх үед гээд хэлсэн. Тэгээд
Үлс 1:14 дээр Пентекостийн өдөр болохоос өмнө тийм яг тэр өдөр ариун сүнс дагалдагч нарыг тэнд байсан итгэгч нарыг дүүргэснийг бид нар мэднэ. Хүн бүрийг дүүргээд хүн бүр олон янзын хэлээр ярьсан гэж хэлдэг. Тэгээ тэрнээс өмнө юу хийсэн бэ гэхээр Үлс 1:14 дээр тэд бүгдээрээ хэсэг эмэгтэйчүүд мөн Есүсийн их майр, Есүсийн дүү нартай цуг санаа нэгдэн өөрснийгөө залбирал зориулж байгаа гэж. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд нэг гинчэнээс ойлгох ёстой чухал зүйл маань юу вэ гэхээр бид нар өөрснийгөө залбирал зориулах ёстой. Бурхны ариун сүнсээр дүүргэхэд бол Бурхны ажил энэ сүм чуулганы дунд амьд бүл чуулганы дунд илүү нээлттэй, илүү чөлөөтэй, эдгэрэл өөрчлөлтүүд байхын тулд бид нар хамтдаа залбирах хэрэгтэй. Санаа нэгтэйгээр өөрснийгөө залбирал зориулж Бурхны амлагцныг хүлээж авахын төлөө бид нар залбирах хэрэгтэй. Эзэн минь таны ажлыг бид нар харахыг хүсэж та өөрөө ажиллаж өгөөч. Та өөрөө эдгэрэл, чөлөөлөлт, уучлал, хайр, нэгүслээ та бүр бэлхааж, харуулж, илчилж өгөөч гэж бид нар залбирах хэрэгтэй. Яг ийхүү тэд санаа нэгтэйгээр өөрснийгөө залбиралд өөрснийгөө зориулж байх үед дараагаар нь юу болсон бэ гэхээр Үлс 2 дугаар бүлэг дээр Пентекост баярын үеэр дагалдагч нар бөөнд нэг газар цугласан байх үед ариун сүнсээр дөрөгддөг тийм. Тэгээ ариун сүнсний болгоосон өөр хэлүүдээр ярьж эхэлвэ гэж. Тэр үед газар дөргих мэт тийм дуу чимээ гараад хүмүүс тэнд байсан дагалдагч нарт олон янзын хэлээр ярьж эхэлсэн гэж. Гэхдээ эхлээд нэг цөөн дагалдагч нар яг ингээд хамтдаа цуглаад яг ариун сүнсээр дөрөгдсөн чинь тэр хавь байсан олон янзын үндэсний итгэгчид тийм итгэдэггүй янз бүрийн хүмүүс тэр дуу чимээнээ тийш ирсэн баг. Тэгээ хамгийн сонирхолтой нь маш олон янзын үндэсний хүмүүс өөрөөртнийх нь хэлээр Бурхны агуу үйлс тунхаглагдж байгааг сонсоод бүр гайхсан баг. Энэ хүмүүс чинь согтуу байгаа юм биш үстэй гэж хэлдэг тийм. Энэ хүмүүс чинь зүгээр үү, эдгээр чинь юу яриад байна? Би төрлөх хэл дээрээ Бурхны энэ агуу үйлсийг сонсох чинь юу болоод байна гэж бүр мэл гайхсан. Харин Петр юу гэж хэлдэг вэ? Петр энэ донд босож ирээд та нарын харж байгаачлан энэ хүмүүс согтуу биш ээ. Дөнгөж өдрийн 3 дугаар цаг болж байна. Энэ хүмүүс бол Бурхны ариун сүнсээр дүүргэж та нарын хавчаад байсан Есүс Христийг хүлээн аваад тэр Есүс Христийг одоо нэг олон янзын хэлээр Бурхны ариун сүнсний болгоосныг тэд нар өөр өөрсний хэлээр ярьж байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр Петрийн зүгээр номлолын гол санаа юу байсан бэ гэхээр одоо босоод хэлж штэ энэ хүмүүс бол согтуу биш ээ. Харин юу байсан бэ гэхээр Есүс Христ эртний үнэн байсан юм а. Та нар түүнийг мдээгүй улмаас түүнийг таньж мдээгүй эрх баригчид түүнийг барьж авч тэ мдээгүй улмаас түүний загалмай дээр цовдлогдож аасан. Гэхдээ энэ нь иш үзүүлэг бүр эртнээс илгэсэн иш үзүүлэг биелэгдэхин тулд байсан юм а. Энэ нь хүн төрлөختнийг аврах авралын төлөө байсан юм а. Харин одоо та нар гэмшигтэн гэж хэлдэг. Тэгээд тэр ишлэгийг нь харъя. Үлс 2:38-ийн 39 дээр одоо Петрийн номлын төгсгөл ишлэгтэй тэрэн дээр үгж байгаа гэхээр Петр гэмшин эргэцгээ. Та нар бүгдээрээ Есүс Христийн нэрээр баптизм хүртэж гэм нүглээсээ өршөөгд. Тэгвэл ариун сүнсний бэлгийг хүлээн авнаа. Энэхүү амлалт нь та нарт болон та нарын өр хүүхдүүдэд төдийгүй алсад байгаа бүхэн цаашлаад Бурхан эзний маань сонгосон дууцсан хүмүүст зориулагдсан юм гэжээ. Тэгэхээр энэ дээр гэмшээд Есүс Христийн нэрээр баптизм хүртээд гэм нүглээсээ эргээд ариун сүнсний бэлгийг хүлээн авна гэж. Энэ амлалт итгэдэг болон та нарын өр хүүхдүүдэд зориулагдсан гэж хэлж. Тэгээ цаашаа харах юм бол Үлс 3 дугаар бүлгийг харах юм бол бас Петр яг синагог руу тухайн үеийн чуулган руу явж байх үед төрөлхийн сун хүнийг идэгдэг те. Чамд өгөх те надад алт мөнгө Петр Йохан гэдэг баха. Надад өгөх те алт мөнгө аль нь ч байхгүй. Гэхдээ би өөрт байгаагаа өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод алах гэх үед тэр төрөлхийн сун хүн босоод идгээд тэр чуулганд тэр синагогт ороод Бурхныг алдарч байна. Тэгээ энэ үед бас нөгөө нэг янз бүрийн тухайн үеийн юудачууд одоо нөгөө хуулийн багш нар юу болчих вэ, яач вэ, та нар яагаад ийм юм хийгээд байгаа юм гэл бас нөгөө янз бүрийн нөгөө сайн зүйлээ хажуугаар нөгөө саар зүйл байдаг гэдэг шиг бас тодорхой хэмжээнд бас хавчлага хүмүүсээс янз бүрийн тийм яриа байсан. Тэгээ ахад бас Петр номлоод
бас тэр номлынхаа төгсгөлд өгч хэлж байгаа гэхээр Үлс 3:19-с 20 дээр иймд та нар гимшин эргэцгээе. Гим нүглээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл тэрээр та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг та нар руу илгээж та нарын чөлөөлөгдөх цаг эзний оршихугаас ирнэ гэж хэлж байна. Та нар гимших юм бол Есүс Христийг та нарын төлөө илгээж эзний оршихугаас та нарыг чөлөөлнө. Тэр цаг нь эзний оршихуйд байх болно. Хуучин орчуулга дээр эзний оршихугаас сэргээгдэх болно гэж хэлдэг. Энэ дээр мөн чөлөөлөгдөх, сэргээгдэх аль аль нь байж болж байна. Тэгээд үргэлжлүүлээд харах юм бол Үлс 4:33 дээр харах юм бол элч нарын хийжсэн зүйл маш энгийн. Бидний хувьд одоо нөгөө юу игээдсэн болоог ойлгоод авахд тийм хэцүү зүйл биш. Үлс 4:33-ыг харах юм бол эзэн Есүсийн үхлээс амьсныг элч нар хүч чадалтайгаар гэрчилж байсан ба тэдний дээр асар их хайр ивэл байлаа гэж. Энэ үнэхээр гайхалтай зүйл биш үү? Тэднийг хийсэн зүйл нь ердөө Есүс Христийг үхлээс амьлуулагдсныг л тунхагласан ба. Тэр үед юу болж байгаа вэ гэхээр маш сонирхолтой нь тэд нар хүч чадалтайгаар яг Бурхны ариун сүнсээр дүүргдээд Бурхнаас өгөгдсөн тэр нэгүслэр гэрчилж байх үедээ тэдний дунд асар их хайр ивэл байлаа. Энэ ямар гоё зүйлийг бид нарт хэлээд байгаа юм бэ те. Өнөөдөр бид нар яг Бурхнаас өгөгдсөн тэр хүчийг аваад Бурхнаас өгсөн тэр дуудлагыг хүлээн аваад Есүс Христийг зүгээр үхлээс амьлуулагдсан гэдгийг гэрчлэх үед тэр эргэн тойрны дунд Бурхны ажил хийж байгааг харах боломжтой. Бурхны ариун сүнс ажиллаж байгааг бид нэр харах болцоо. Тэр дунд Бурхны асар их хайр ивэл өнөөдөр ч гэсэн бидний дунд байх болцоотой гэж хэлж байна. Тэгээд бас сонирхолтой зүйл нь дагалдагчид болон итгэгчдийн тоо ингээд өснө нэмэгдэж байгаа. Яг энэ үед. Тэгээ энэ үед би яг Үлс номыг бодохдоо юу гэж боддог вэ гэхээр ингээд энэ үед ингээд ичнэр дагалдагч нар ингээд 120 байж байгаа. За эхлээд хэдэн хүн байж байгаа 120 болоод 3000 болоод 5000 болоод маш олон болоод өсөж байгаа. Гэтэ энэ үед би юу гэж бодсон бэ гэхээр энэ үед элчнэр дагалдагч нар зөвхөн Есүс Христийг л тунхаглаж байсан. Гэтэ нөгөө тухайн үеийн чуулган тэр хүмүүсийг одоо нөгөө хүлээж авах өсөх тэм нэг зориудын одоо нэг тийм бэлтгэгдсэн бэлтгэл бол байгаагүй тийм ээ. Тэгэхээр өнөөдөр яг хөө бид нэр одоо нөгөө заавал одоо юу гэдэг зөвхөн санаа авах гэж байгаа зүйл те бид нар өөрснийхөө үгээр өөрснийгөө бэлдэх хэрэгтэй. Бид нар шинэ хүмүүс ирэхийн тулд бид нар өсөхийн тулд бидний мэдээж хэрэг практик бид нар өөрсдийн зохион байгуулах юмнуудыг хийж болно. Гэхдээ энэ хэсгийг харах юм бол тухайн үеийн чуулганыг харах юм бол тэд нар өрдөөсөө ийм олон болно гэж өрдөөсөө бодог. Гэхдээ зөвхөн ариун сүнсний Бурхны ажил хийгдчихсэн. Элчнэр дагалдагч нар Есүс Христийг л тунхаглажсэн. Ариун сүнсний ажил тэр газар явагдаж өвчтөе хүмүүс эдгэрч олон янзын гайхамшиг тэмдгүүд болж ирсэн. Муу сүнсэнд эзлэгдсэн хүмүүс нь чөлөөлөгдөж байсан. Тэр бүхий зүйл нь өнөөдөр ч гэсэн бидний дунд болох боломжтой. Тэгээд үргэлжлүүлээд харах юм бол яг энэ өснө нэмэгдэж явах үед одоо нөгөө нэг би түрүүн хэлсэнтэй сайн амны хажуугаар саар гэдэг шиг дагалдагчдын тоо яг өснө нэмэгдэж явах үед грек хэлтэй Иудачидын зүгээс нэгэн гомдол гарсан байна. Тэрний байсан бэ гэхээр нөгөө өдөр тутмын хоол түгээлтэндээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг анхаарахгүй байна гэдэг тийм гомдол ахлагч нарт ирсэн байна. Харин элчнэр тухайн ахлагч нар юу хийсэн бэ гэхээр дагалдагч нарыг цуглуулад өдөр тутмын хоол хүнсний түгээлтэнд анхаарад эзний үгийг хойш тавих нь зохисгүй байна. Харин үүний оронд сүнс ба мэрэгэн ухаанаар дүүрэн 7 хүнийг сонгоод энэ үйлчлэлийг хариуцуулж өгье гэж хэлсэн. Тэгээ энэ санаа хүмүүст нийцсэн болохоор яг тэр хүмүүс 7 хүнийг сонгоод залбирдаг. Харин элчнэр ахлагч нар өөрснийгөө залбирал болон үгийн үйлчлэлд өөрснийгөө зориулсан байна. Тэгээ энэчнээс бидний санаа авч болох зүйл нь Үлс 6-гийн 5-ыг харах юм бол 7 хүнийг сонгосон. Тэр нь ариун сүнсээр дүүрэн Стефан, мөн Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен, Иуда шашны сүсгтэн Антиохос даралтай Никола нарыг сонгожээ гэж. Тэгээ энэчнээс би бас 2 хүний жишээг нь бас хальттай урдна. Тэр нь болохоор Стефан, Филипп хоёр байгаа. Бас Үлс ном дээр бичигддэг. Тэгэхээр энэчнээс би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр зөвхөн элчнэр ариун сүнсээр дөрөгдөд гайхамшиг тэмдгүүд хийж ирсэн үг гэвэл үгүй. Энэ дээр
тухайн үед яг тэр практик үйлчлэлийг хариуцуулж өгсөн сүнсээр дүүрэн тэр 7 хүн тэр практик үйлчлэлийг хийж ирсэн хүн бас Есүсийг гэрчилсэн баг. Тэр байтугай Стефан Есүс Христийг гэрчлээд яасан бэлэн чулуугаар Есүсийг Христийг гэрчилснийхээ улмаас чулуугаар чулуудуулаад амиа өргөдөг те. Тэгтээ амиа нас одоо өгөхдөг. Тэгтээ яг тэр чулуугаар шидэгдэж яг өгөхийнхээ өмнө Есүсийн яруу алдар те тэнгэр заларсан Есүс Христийг Бурхны хажууд суугаа Есүсийг би харлаа гэж хэлдэг. Тэгээд энэ чэнэс харах юм бол Стефаныг харах юм бол Үлс 6-гийн 10 дээр мэрэгэн ухаан ба сүнсээр хүүлэгдэн ярьж буй Стефаныг тэд няцааж дийлэхгүй байлаа гэж хэлж байгаа. Мэрэгэн ухаан ба сүнсээр хүүлэгдэн ярьж буй Стефаныг тэд няцааж дийлэхгүй байлаа. Тухайн үеийн хуулийн багш нар одоо нэг хуучин гэрээг илүү сайн мэддэг хүмүүс Стефаныг эсэргүүцэж чадаагүй. Би түрүү хэлсэнтэй өнөөдөр бид нар магадгүй өөрснийхөө гэрчилбэл хин нэгний өмнө бид нар ингээд дуугүй болж магадгүй. Харин бид нар ариун сүнсээр хүүглэгдэж Есүс Христийг гэрчлэх юм бол Есүс Христийн ариун сүнсээр хүүглэгдэн ярих юм бол Стефан шиг няцааж дийлэхгүй байлаа гэдэг шиг бидний гэрчлэлийг бас хүмүүс няцааж чадахгүй байх боломжтой. Энэ нь бид нар өөрснийхөө хүчээр биш ариун сүнсний тусламжтайгаар энэ нь боломжтой болох юм а гэж хэлдэг. Нэг талдаа сайн мэдээ тараагдж итгэгчдийн тоо өсөн нэмэгдэж байсан ч гэсэн нөгөө талдаа хавчлаг шахалт дарамт байсныг бид нэр өөс намаас харах боломжтой. Тэгээд тэр дундаа бас хуулийн багш нар фарисеучуд хүртэл одоо нөгөө хуучин гэрээг уг нь сайн мэддэг тийм Мошегийн хууль заавар дүрмийг баримталдаг тэр хүмүүс байсан. Гэхдээ яг бүх фарисеучуд бол тийм биш байх. Зарим нь яг Христ итгэлийг ойлгоод Есүс Христ үхлээс амьдуулагдсан үнэнгээ хүлээж авсан баг. Гэхдээ зарим нь бол эсэргүүцэж байсан. Тэгээд ариун сүнсний ажлыг эсэргүүцэж байсан. Тэгээд Үлс 7:31 дээр Стефаны номлол дээр юу гэж байгаа вэ гэхээр зөрүүд, муухар, бас ухаан бодлонч, чихэнч хатуурсан хүмүүсээ та нар үргэлж ариун сүнсийг эсэргүүцдэг учраас эцэг өвгддөөгөө адилхан байна гэж хэлсэн. Бурхны ажлыг харсаар байж хуучин гэрэн дээр Израильчууд гомдолдог байсан тийм ээ. Яах гэж бид нар Египтээс гарваа? Бид нар нутагтай байсан бол. Яах гэж бид нэр ингэж энэ хол хүртэл энэ зүйл ингэж тэнүүшлэх болвоо гэдэг ч юм. Гэхдээ яг энэ үйл явдал ч гэсэн өнөөгийн Христ итгэгчдийн донд ч гэсэн бидний хувьд өөрсдөө шалгах ёстой зүйл нь би магадгүй зөрөөд муухар те ухаан бодлон чих маань хатуурсан бас эцэг өвгддөөгөө адилхан байгаад ариун сүнсийг эсэргүүцэж байх вэ? Бид нар тэр зүйлээс болгоомжлох хэрэгтэй. Юу гэвэл 20 дугаар Коринтын 3:6 дээр юу гэж хэлдэг вэ гэхээр тэрээр биднийг үг үгсгээр бус харин сүнсээр шинэ гэрээний үйлчлэгч байх чадвартай болгосон юм а. Учир нь үг үсэг хөнөөдөг харин сүнс амийг өгдөг гэж хэлсэн. Тэгэхээр фарисеучуудын хувьд байсан асуудал нь юу байсан бэ гэхээр хууль дүрм зааврыг баримтлаж байсан. Тэр дундаа уламжлалыг, хүний ухааныг Есүс Христээс илүүгээр дээр тавьсан баг. Тэр уламжлал хүний ухааныг өмнө тавьсан учраас Есүс Христийн авралт итгэж чадаагүй баг. Тэр зүйл нь ариун сүнсийг эсэргүүцсэн явдал болж байна. Өнөөдөр ч гэсэн бид нэр өөртнөө ч мэдэлгүй бас ариун сүнсийг эсэргүүцээд Бурхны ажлыг үйл тоож яваа тийм зүйл байхгүй. Өнөөдөр бидний амьдрал дээр өмнөх удаагийн номлол дээр бас хэлэгдсэн те бидний ариун сүнсийг эсэргүүцэж байгаа ба ариун сүнсийг бас гомдох явдал нь бид нар гин нүглээ давтан үйлдэл байх нь бид нар ариун сүнсийг гомдоодаг ариун сүнсийг эсэргүүцэж байгаа нэг хэрэг болдог. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн зүрх сэтгэлээ шалгах юм нь бас Есүсийн хэлдэг зүйл нь тий алив шунлын хэлбрээс болгоомжлогчлээ. Хэрв тань шунал байгаа бол та ариун сүнсийг магадгүй өөрөө ч мэдлэхгүй эсэргүүцэж байж болно. Учир нь хинч хоёр эзэн зэрэг үйлчилж чадахгүй. Нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлана гэж Бурхны үгэн дээр хэлдэг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр би яг Бурхны үгийн дагуу байна уу гэж бид нар өөрснийг асуух хэрэгтэй. Би Бурхны ариун сүнсний дуу хоолойг дагаж байна уу? Бурхан надад ямар нэг юмыг сануулбал би заа гэд хийхэд бэлэн байна уу? Миний амьдралд байгаа ямар нэгэн хүсэл зорилго төлөвлөгөө миний ботсон тэгээ Бурханаас би ямар нэгэн зүйлийг илүү дээр тавьсан юм биш үү? Тэ амьдрал карьер магадгүй юу байдیں۔
Тэгэхээр бид нар бас яг энэ талаар бас бодох хэрэгтэй. Стефаны номлол байсан. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр те та нар эцэг өвгөт шиг тийм зөрөөд байсан гэж хэлж. Цааш нь харах юм бол Үлс 8:6-гийн 8-аас харах юм бол за Стефаны түүхийг бол бид нар ингээд харчлаа те. Үнэхээр зоригтойгоор Бурхны өгсөн зүйлийг хүлээж аваад тэрийг зоригтойгоор гэрчилж байсныг бид нар харж байгаа. Мөн ахад нэг жишээ харах юм бол Филиппи би төрийн хэлээ гэсэндээ Үлс ном дээр мөн бичигдсэн байгаа. Хорсон олон Филиппийг сонсож Үлс 8:6-аас хорсон олон Филиппийг сонсож үйлдэж байгаа гайхамшигыг нь хараад ярьж байгаа зүйлтэй санаа нийлж ихэд анхаардаг байлаа. Бозор сүнснүүд олон хүнээс чанга дуугаар орилон гарч байсан бөгөөд саа хөвчтэй сунг олон хүн эдгэрвэ. Тиймээс тэр хотынхан маш баяр хөөртэй байлаа гэж хэлж. Тэгээд мөн нэгэн бас сайн мэдээ ярьдаг штэ тэ нэг Этиопийн тайган амбныг тэгээд цөөхт хэрэгтэй явж байхад нь гүйцээд бас Христийн сайн мэдээ ярьдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд энэ чэнэс ингээ харах юм бол Үлс 9:31 дээр Юхуда, Галил, Шомрон даяар чуулган амар тайван босгон байгуулагдаж эзнээс эмээн амьдарч ариун сүнсээр тайтгаран зоригцоор улам олуулаа болж байлаа. Энэ үнэхээр гайхалтай зүйлийг бид нарт хэлж өгөхгүй байна гэж та бодоод үстэ. Өнөөдөр энэ донд бас бид нар амьд бүл гэж бас оруулж байна тийм ээ. Юхуда, Галил, Шомрон амьд бүл чуулганы дотор амар тайван босгон байгуулагдаж, амар тайван дотор босгон байгуулагдаж эзнээс эмээн амьдарч ариун сүнсээр тайтгаран зоригцоор улам олуулаа болж байлаа. Энэ үнэхээр гайхалтай зүйл биш үү те? Бурхны ариун сүнсний ажил явагдаад тэр чуулган амар тайван дотор босгогдож эзнээс имэж ариун сүнсээр тайтгаран зоригжиж улам олуулаа болж илаа. Амен. Бурхан биднийг яг энэ үгийнхаа дагуу бас олон болох бах гэж би итгэж байгаа. Дээрээс нь бидний донд бас ариун сүнсээр дамжуулан бас бид нарыг бас хөдөлгөж байгаа гэж бас итгэж байгаа. Тийм учраас бид нар яг энэ нөхцөл байдлын донд би яг хаан зогсож байна. Би Бурхны ариун сүнсээр ашиглагдахад бэлэн байна. Бидний ойлгох ёстой зүйл нь ариун сүнсний тухай ойлгох ёстой зүйл нь зарим хүмүүс юу гэж ойлгох гэдэг вэ гэхээр ариун сүнсийг зүгээр л нэг сайн тань мэдээг өгсөө болоод ариун сүнсийг зүгээр л нэг хүч нөлөө гэж ойлгох гээд байвал тэр бол буруу. Магадгүй тэр зүйлийг зүгээр нэг хүч нөлөөний араас хөөцөлдсөн хэрэг болно. Харин бидний ойлгох ёстой зүйл нь бол ариун сүнс бол бурхан юм аа. Бурхан гурвлын нэг нь юм аа гэж ойлгох ёстой. Ариун сүнс бол туйлын ариун, цэвэр, цэцэн, мэргэн, хүчирхэг боловч гайхалтай, зөөлөн, мэдрэг, хайраар дүүрэн. Яг одоо бид нэр түрүүн одоо намл дээр бас хэллэгдсэн дээ. Яг хүн шиг мэдрэмжтэй боддог, сэтгэдэг, хайрладаг, биднийг өмгөөлдөг, биднийг хөтөлдөг. Тэгэхээр бид нэр үнэхээр ариун сүнсээр бид нар удирдуулж амьдрахыг хүсэж байна гэж бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Үнэхээр ариун сүнс бол үнэхээр гайхалтай хүчирхэг боловч тийм зөөлөн, мэдрэг, хайраар дүүрэн бидний хувьд бурхан гурвлыг ерөнхийдөө том зурглаар ойлгосон тийм хамтдаа ажиллаж байд юм. Бурхан эцэг санаачлаад Есүс Христ энэ дэлхийд ирээд Бурханы хайрыг харуулаад тэр зүйлийг нь өнөө цагт боддоор харуулж байгаа зүйл бол ариун сүнс бурхан юм. Тэр ариун сүнс бурхан өнөөдөр бидний тунд байгаа нь ямар гайхалтай зүйл вэ? Тэр ариун сүнсийг бид нэр хүлээж аваад Есүс Христийг гэрчлээд ариун сүнс бидний донд илүү чөлөөтэйгээр ажиллах үед бидний санаж бодож төсөөлөхөөс илүүгээр гайхалтай зүйлүүд болно. Гэхдээ өмнө нь бас хэлэгдсэн тийм бид нэр Бурхны ариун сүнсийг хүсэмжлэх хэрэгтэй. Бурхны ариун сүнсээр дүүрэгдэж Есүсийг Христийг гэрчлэхийн төлөө өөртнийгөө зориулах хэрэгтэй. Гэхдээ бидний бас нэг ойлгох хэрэгтэй зүйл нь бид нар хизээч ариун сүнсийг хүчилж чадахгүй. Бид нэр залбирах хэрэгтэй. Бидний зүрх сэтгэл даруй байгаад Бурхан минь та биднийг ашиглаж өгөөч, намайг ашиглаж өгөөч, та надаар дамжуулж өөрийгөө гэрчилж өгөөч. Миний дотор таны өмнө таалагдахгүй ямар нэгэн зүйл байвал та ариун сүнсээр дамжуулан илчлэн харуулж өгөөч. Яагаад гэвэл Библиэр юу хэлдэг вэ гэхээр бидний Бурханы хүүхдүүд гэдгийг бидний сүнстэй
ариун сүнс хамт гэрчлэлтэй юм а гэж хэлсэн. Тэгээд би нэг сүүлд нэг 2 жишээ аваад тэгээд хамтдаа залбирая. Тэгээд яг хайрын зовгийг үргэлжлүүлээд бас хамтдаа барина. Тэгээд яг тэр үед Бурхан яг бидний төлөө хийсэн зүйлээ үнэхээр яг бодтой энэ цагт бас мэдүүлээч гэж хамтдаа залбирна. Тэгээд 2 жишээний нэг нь юу байсан бэ гэхээр бид нар ямар нэгэн зүйлийг хүчээр хийх үү гэж хэлэхтэй холбоотой санаа юу байгаа гэхээр одоо нэг залуу халуун яг итгэлтэй байх үедээ гэх юм. Нэгэн залуу байхдаа одоо янз бүрийн зөв буруу гэж бодохгүй байх үедээ нэг 3-4 залуу яг нэг цуглааныхаа байран дээр очиод одоогоос бараг 20 хэдэн жилийн өмнө ч гэж магадгүй. Тэгээд юу хийсэн бэ гэхээр яг итгэлээрээ халуун байх үедээ яг Бурхныг ирж хайх тийм зүрх сэтгэлтэй байсан. Ирээл за Бурхан өөрийн үгээрээ бидний зүрх сэтгэл дамжуулан яадаг бид нар олон зүйлийг гэрчилж чадна. Тэгээд за Бурхныг ирж хаяа бид нар шинжэнгээ хамтдаа Бурхныг магтаж залбирая хонё гэж яг тэр үедээ хоноо залбирсан шинжэнгөө Бурхныг мөцсөн шинжэнгөө Бурхныг магтаж алдаршуулаад залбирсан ямар нэг юм хүлээж авахын төлөө залбирсан. Гэхдээ маргааш нь би ямар нэгэн зүйлийг яг гэж хүлээж авсан юм шиг надад санагдахгүй байгаас. Тэгээд дараа нь надад Бурханаас өгсөн ойлголт нь юу байсан бэ гэхээр Бурхан өөрөө Бурхан учраас хизээ надад нэгүслээ өгөхөө хизээ ойлголт ухаарлаа өгөхөө тэр үед надад ойлгуулах хүссэн зүйл нь энэ байсан юм а гэдгийг мэдээлж байгаа гэсэн. Эсвэргээрээ би юу ч бодоогүй байх үедээ ингээд Бурханы өмнө ирэх үедээ ингээд яг Бурханы надтай ингээ үгээрээ ярьж байгааг маш сайн мэддэг. Хамгийн ойрхон жишээ юу вэ гэхээр нэг саяхан бид нар нэг удирдагч бэлтгэх семинарт суугаад ялангуяа бүсээс ирсэн хүмүүс маань хамтдаа суугаад тэр дунд нэг бүхнэснийг үүсгэн байгуулагч Робах маань ирээд нэг нутг руугаа явцсан. Тэрнээс хойш бас нэлээд олон жилийн дараа бидний харилцаа нэг тийм сайн байгаагүй. Тэгэхдээ яг тэр семинарын үеэр надад ирсэн Бурхны үг нь юу байсан бэ гэхээр Малах ном дээр барих сүүлийн ишлэл эцгүүдийнхэн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү хандуулах болно гэж хэлсэн. Тэгээд би зүгээр л яг нэг цааны цагийн үеэр хоолны цагийн үеэр Робахтай ярьж байгаад яг энэ ишлэгийг хуваалцаад ярьж явах үед Робах надад нэг зүйл хэлсэн. Гэхдээ би тэрийг яг юу гэж хэлэхгүй. Гэхдээ тэр зүйл шууд надад ингээ хүрээд би нэг өөрөө ирэхгүй нэг нулимсаа барьж чадахгүй ингээ уйлаадсэн байхгүй. Тэгэхээр яг тэр дунд болохоор яг Бурхны ажил хийгдэж байгааг харах бололцоотой. Би өөрийг ингээ барьж чадахгүй ингээ нулимс гаргаад ингээ уйлаад байгаа. Гэхдээ бүр амар тэгж хуйлаагүй л дээ. Тэгээ энэчнээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр ерөнхий зургаараа одоо ингээд Робахад тэ яг энэ үг маань бас өгөгдөж байгаа ч гэсэн нөгөө талаасаа биднэрт бас хэлэгдсэн зүг нь би өөрийгөө зүгээр гэж бодоод байсан ч гэсэн Бурхан миний дотор яг тэр үгээрээ дамжуулаад ажиллаж ирснийг би одоо ингээд гэрчлэх боломжтой багт. Тэгээ бид нар бас ариун сүнсийг хүлээж авахтай холбоотой хэд нэг жишээ хэлэхэд бидний ойлголт, бидний хүлээж, бидний зүрх сэтгэлийн хандлага зөв байх хэрэгтэй. Тэгээд бас хэдэн жилийн өмнө гэдэг юм мэдэхгүй байна. Тэр нь юу гэхээр нөгөө нэгдүгээр цуглаан болгон дээр нөгөө нэг оны эхнэн дээр залбирлын цуглаан болдог байсан. Чуулганууд хамтдаа нэгдээд нэгдүгээр цуглаан дээр ингээд Бурхныг магтаад ингээд залбираад ингээд Бурхны өмнө ирээд цугларсан байсан. Тэр үед гэхдээ миний бодол хандлага юу байсан бэ гэхээр би юу гэж бодоод байсан бэ гэхээр за ингээд нэг жоохон хөндлөнгийн нүдээр ингээд хараадсэн тийм хөндлөнгийн нүдээр за энэ донд тийм яг юу ихт гэдэг нь юу болох гэдэг гээд нэг жоохон хөндлөнгийн нүдээр ингээд шүүж барыг харах гэдэг юм шиг. Гэхдээ тэр нөхцөл байдлын донд яг номлын дунд нь би юуг олж харсан бэ гэхээр би нөгөө нэг яг Бурхны ариун сүнс ажил хийж гинөө гэж янз бүрээр ингээд бодоод төсөөлөхгүй л тийм. Гэхдээ би яг тэнд дундаас юу гэж ойлгосон бэ гэхээр тэр номлол дээр төөрсөн хүүгийн сургаал зөвлөлтэй явжсэн. Тэгээд тэр дундаас би юу гэж ойлгосон бэ гэхээр би хараагаа хандлага зөв болгох хэрэгтэй юм байна. Бурхан хаанч ямар ч нөхцөл байдлын дунд ажилдаг гэдгийг би хүлээн зөвшөөрөөд тэр нөхцөл байдлын донд би өөрийгөө даруй болгох юм бол би ямар нэгэн зүйлийг хүлээж авах юм байна гэж ойлгосон. Гэхдээ би нөгөө нэг юмыг би ер нь энэ болж байгаа зүйлийг мэддэг эсвэл тийм би ер нь гайгүй ойлголттой. За энэ ер нь ямар хөө цуглаан болоод яана гэж бодож эхлэх үедээ би ямар нэгэн зүйлийг хүлээж авч чаддаг гэсэн. Яагаад гэвэл Бурхан юу гэж хэлдэг вэ? Бардамыг зэрэгцээ 10 хүнд нэгүслээ өгдөг гэж хэлдэг. Тэгэхээр бид нар Бурханаас хүлээж авахын тулд бидний зүрх сэтгэлийн хандлага зөв байх хэрэгтэй. Бид нар ямар нэгэн зүйлийг
өөрснийхөө хүчээр хийж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл биднээс хүлээж байгаа тэр хүлээлт маань юу вэ гэхээр бурхан үнэхээр амьд болж болгоны донд ажиллахыг хүсэж байна. Хүмүүс илүү үнэхээр амьд болж болгоны хүмүүс амьд итгэлтэй байж ариун сүнсээр хөтлөгдөж бурханы зоригтойгоор гэрчилж амьдраасаа бид нар нэгэн хэвийн амьдралаар яваад амьдралыг барвал ямар харамсалтай юм бэ те. Бурханы өгсөн зорилгыг биелүүлэхгүй бол өөрснийхөө зорилгыг өмнө илүүдэд тавиад явах юм бол магадгүй бурханы тэр асар их хайр ивэлийг бид нэр хүртгүй хажуугаар өнгөрөх болно гэсэн. Энэ бол итгэлийн алхам байна. Олон хүмүүс энэ итгэлийн алхмыг хийхэд хэцүү. Мэдээж хэрэг бид нэр өөрснийхөө гэр бүл аж амьдралаа авч явах нь чухал. Гэхдээ яг бидний итгэлийн амьдрал нь бидний зүрх сэтгэлийн хандлага нь альва ямар нэгэн зүйлээс бид нэр бурхныг илүү тавьж гинэ гэдгээс маш их хамаардаг. Бидний зүрх сэтгэл даруй байна уу? Бид нар бурхнаас хүлээж авах хүсэлтэй байна уу? Бурхныг эрен хайж байна уу гэж бид нар бодох хэрэгтэй. Тэгээд ариун сүнсний дүүргэлттэй холбоотой бид нар заримдаа ингэж бодох гэдэг. Ариун сүнс дүүрэхээр ингээд мэдээж хэрэг маш тийм гайхалтай зүйлсээ бидний амьдрал, бидний эргэн тойрон чуулганд болж болно. Гэхдээ ариун сүнсийг дүүргэж өгөөч гэх үе зарим хүмүүс өөрөө ирэхгүй уйлдаг ингээд нэг өөрийгөө барьж ирч чадахгүй ингээд уйлдаг. Маш ихээр уйлдаг. Яагаад гэвэл бурхны ариун сүнс түүний зүрх сэтгэлд нь ажиллаж байгаа учраас тэр хүн өөрийгөө барьж чаддаг. Зарим хүмүүс юу гинч мэдэхгүй зүгээр инээдэг. Бурхан маш их тийм баяр хөөргийг дотор нь тавьчихдаг. Өөрөө ирэхгүй л инээгээд энэ хүмүүс өрдөөсөө ойлгож чадахгүй. Зарим үед бурхан үнэхээр гахалтай амар тайвныг тэр хүний зүрх сэтгэл тавьдаг. Бодож төсөөлөхөөс илүүгээр ямар нэгэн нэг асуудлынхаа нөхцөл байдлын донд итгэл найдвараа тавьж чадахгүй байх үед нь бурхан онцгой амар тайвныг өгдөг. Гэхдээ бид нар заримдаа хүний нүдээр юу ч харах гэдэг вэ гэхээр бурхан энэ хүн сайн учраас энэ хүн лаг учраас энэ хүнийг арай илүү дүүргээд байна гэж бид харах гэдэг тийм биш. Бурхан хэрэгтэйнийхэн дагуу тэр хүнд хэрэгтэйг нь мэдэж биднэрт өгдөг. Матай номон дээр юу гэж хэлдэг вэ? Хүүгээ далахгүйхт нь чулуу өгдөг хүн та нарт байдаг уу? Тэгээ энэ дэлхийн энэ махан бие эцгүүд хүүхэдтэй юун сайныг өгөхийг мэддэг бол Тэнгэрлэг эцэг тань та нарт юун сайныг өгөхийг тэрнээс илүүгээр мэдэх босуу гэж хэлдэг. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд яг бурхан та намайг дүүргэж өгч ариун сүнсээр дүүргэж өгч би таныг гэрчилмээр ингээд би яг танаас хүчийг аваад ингээд бүр зоригтой ямаар байна гэж хэлж болно. Тэгээ тэр үед яг бурхны өмнө ирэхдээ та ямар нэгэн онцгой тэр зүйлийг хүлээж авахгүй байвал зүгээр. Маш энгийнээр бид нар зүгээр бурхны ариун сүнсийг хүлээж аваач гэх үед хамгийн зүгээр энгийн зүгээр миний дотроо боддог бурхан яг ажиллаж байна да. Миний дотор байна да гэж мэдж байгаа юм ингээд гар иргэнээд байгаа юм шигтэй ингээд дотор нэг юм хөдлөөд байгаа юм шиг нэг юм мэдрэмж байдаг. Гэхдээ өөр нэг ямар нэгэн онцгой зүйл байхгүй. Тэгээ заримд нь тэгж хандаж олон заримд нь арай илүү хурч болно. Гэхдээ бид нар тэр үедээ энэ хүн бурхан илүү хайртай юм байна. Надад бурхан жоохон хайртай юм байна гэж өдөөсөө бодох хэрэггүй гэсэн. Бүх зүйл бурханы хүссэнчлэн бурханы төлөвлөгөөний дагуу бурханы хүслийн дагуу байдаг гэж бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ бүгдээ хамтдаа номлынхаа цагийг дуусгаад тэгээд яг бурхан яг энэ цагт өөрийн сүнсээрээ биднэрт өөрийгөө бас ариун сүнсээр гэрчилж харуулж өгч яг өнөөдрийн биний бас бодож байгаа зүйл нь хайрын цаг үнэхээр ариун сүнс бидний зүрх сэтгэл Есүс Христийн цавлмаа дээр цовлогдож амьлуулагдсан гэдгийг бодтойгоор яг ийм харуулсан хайрын цаг бах гэж итгэж байгаа. Тэгээ энэ үгийн цагийн төлөд хамтдаа талархаж залбирая. Тэгээд хайрын цагийн цаг руу оръё. Эзэн минь тэгээд таны үгийн төлөө тань талархъя. Тэгээд та бидний зүрх сэтгэлд хурч та хэдийнэ бидний донд ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Таны ариун сүнсний дүүргэл амьд болж чуулганы дотор байж бидний донд өнөхөр өөрчлөлт сэргэлт байхыг, эдгэрэл чөлөөлт байхыг бид нар өнөхөр харахыг хүсэж байна. Бид нар улам олуулаа байж таны ариун сүнсний дотор тайтгарч урам зориг авч урагшлахыг хүсэж байна. Та бид нартайг хамт байж өгөөрэй. Эзэн өнөөдрийн цагийн төлөө танд талархаа, таны хүссэн Есүсийн нэрээр талархан залбирч байна.